За амар мэнд байцгаана уу? За өнөөдөр контентын сэдэв маань баг гэж сэдвээр ярих шийдлээ. За энэ сэдв маань ямар учиртай юм бэ? Баг гэж яг юу юм бэ? Миний хувьд одоо баг гэдэг нь одоо яг юу юм бэ гэдгийг миний энэ орж байгаа контентууд маань ер нь бол жижиг бас хичээлүүд гэж ойлгож болно. Тэгээд яг миний хувьд энэ баг гэдэг зүйл маань маш олон жил надтай цуг явж исэн юм байна. За энэ яг яаж явж исэн бэ гэхээр зэрэг би бусдын үгээр хитрхийх явж исэн байна. Бусдаар амьдралаа заалгаж зөвлүүлж өөрийн ямар нэг итгэл үнэмшил байхгүй, өөртөө итгэлгүй хүн чинь дандаа бусдаар заалгадаг юм байна. Тэгэхэд би энэ олон жил ингэж явж исэн аа. Бясалгал хийснээсээ хойш нөгөө л ярьдаг 23 оноос хойш би ойлгож эхэлсэн л дээ. Тэгээд би бусдад таалагдахын тулд баг зүйж харцж байжээ. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр зэрэг ер нь бол би гэдэг хүнийг өөртөө ийм чадвартай итгэлтэй гэдгийг мэддэггүй хүн чинь бусдын л үгээр тэгэл за бусдын үгээр энийг ингэж болохгүй тэгэж болохгүй ингүүл тэгвэл ингэн гэсэн нэг өөртөө тийм хатуу ерөөсөө тийм юугаач мэдгүй зүгээр нүүрэн дээрээ хутлаа арьс нөмсөн баг зүүцсэн байгаад байгаа байхгүй юу. Тэрэн донд ерөөсөө үнэн төрөх гэж юм алгаа. Өөрийн үнэн төрөх гэж ерөөсөө юу ч харагдахгүй байгаа байхгүй юу. Юу н өөрийгөө ингэж авьяас чадвартай гэдгийг ч мэдэхгүй хүн чинь баг зүүж худлаа инээж бусдад ойлгох ч юм уу дургу байхад хүчээр өөрийгөө хийл гэж иймэрхүү зүйлсээр би олон жилийг авч явж байжээ. Тэгээ өөрийнхөө сэтгэлийн шарах ихтэй хүн чинь үргэлж баг зүүж ер нь дотроо тэгэл дандаа л баг зүүч гэсэн тэгээд шудраг бус ханддаг байснаа бясалгал хийснээсээ хойш олж танилаа л да. Тэгээд энэ үеүүдэд би үргэлж шаналсан, нэг л зүйл гутарсан, иймэрхүү байдлууд их байдаг байсан. Тэр маань чи үнэн төрхөөрөө байхгүй байна штэ гэдэг зүйлс маань дотроос мань ингээд байнгын нүдээстэй, бөмбөр нүдээстэй юм шиг тэгж надад илрээд исэн юм байна л дээ. Тэрийг мэдгүй хүн чинь бусдын нүгээр бусад юу гэж хэлнэ? Яг л тэрхэр ингэж явж исэн байна. Тэгээд би тэгээ бясалгал хийснээс хойш бүх энэ миний орж байгаа энэ бүхий л хичээлүүд маань надад миний амьдралд ер нь маш олон жил явж исэн дадал зуршил болсон бүх зүйлсүүдээ толны тусгал мэд өөрийгөө олж харж танилаа. Одоо би бясалгал хийснээс хойш маш гоё үнэн шударгаараа ярьж чаддаг болсон байна. Юун тэр баг гэдэг зүйлсийг аль хэдийн бясалгал хийснээс хойш аваа хийчихсэн. Бусад юу гэж хэлэх нь надад ямар санагдаж байна гэдгээ дүн шинжилгээ хийж чаддаг болсон байна. Өөрийнхөө хүч чадлыг мэдэрдэг болчихдаг юм байна. Би ямар агуу уршгүй юм бэ? Яас их өөрийгөө зовоож исэн юм бэ? Тэгээд өрн баг наснаасаа ингээд өсвөр нас, залуу нас одоо ингээд 30 гартлаа 40 хүртлээ гэдэг шиг тэгж их олон жил баг зүүж исэн байна. Бусдаа харилцахдаа айц төгшөөртэй ярьдаг байлаа. Бусдын л зөв. Бусад хүмүүс ямар их ухаантай юм бэ? Би яагаад ийм ухаан муутай юм бэ гэдэг ч юм уу. Өөрийгөө маш их зэмлдэг байлаа л да. Тэгээд тэр бүхэн маань бүгд баг зүүж харилцдаг байсан юм байна гэдгийг би бясалгал хийсний дараа ойлгож мэдэрлээ. Энэ бол миний баг зүүснээс хойш одоо нөгөө үхэл ба дахин төрөлт гэдэг шиг тарот картан дээр гардаг 13 дээр байна уу? Тэг. Үхэл ба дахин төрөлт гэж өөрийгөө шинжилж өөрийгөө ястаа нэр болохгүй байсан хуучин таныг байсан бүх зүйлсүүдээ ингээд орхиод шин би инх чимэг гэдгийг би өөрөөсөө ингэж олж нээлэлтэй бясалгал хийснээсээ хойш энэ бол миний хамгийн том амжилт байлаа. Би чадлаа. Үнэхээр би өөрөөр бахархаж байна. Би тэгээд одоо өөрийнхөө байгаа байдалтай маш их дуртай, хайртай. Би өөрийнхөө л сайхан. За хүн тэр болгоно төгс байдаггүй найдал надад бас алдаа оноо байгаах. Гэхдээ би тэнийг өөртөө хүлээн зөвшөөрч чаддаг болсон. Нүцгэн үннээрээ байж чаддаг болсон. Бусдын нөгөө нэг цүнх баригч далдаг нуур иймэрхүү яриад байдаг штэ. Далдаг нуур далдаг гэж яриад байдаг шиг. Тэгж би яг ч тийм биш байлаа л да. Тэгж далдаг нуур ийм нөгөө нэг хүнийг зугуйд нь иймэрхүү зан төлөв маань надад
байдаггүй л дээ яг үнэндээ. Гэхдээ надад баг зүүжсэн маань өөртөө итгэлгүйгээсээ болж бусдын үгээр байсан нь энэ бол миний баг болж исэн гэсэн үг. Бусад хүмүүсийг харахаар зэрэг маш их цүнхийн байрж одоо маш их долгоноор бусдыг ингэж хутлаагаасаа ингэж өнгөрөөх иймэрхүү байдал маш их ажиглаж байгаа одоо ч гэсэн. Яг чинь үнэн сэтгэл зүрх сэтгэлээс байхгүй байгаа байхгүй юу? Үнэн биш. Хэдий гоё үг хэллээ ч гэсэндээ цаанаа тэр хүн ингээд дотроо онцгүй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүн баг зүүж харилцаад байгаа учраас магадгүй тэр хүн маань баг зүүснээч мэдхгүйгээсээ болоод өөрийнхөө дотор юу болоод байгаагач бараг төдийлэн сайн анзаарахгүй байж магадгүй ахал та. Тэр маань маш хортой юм аа гэдгийг би өөрөөсөө олж танилаа. Ер нь бол хүн бол өөрийгөө маш дотоод ертөнцөө маш их таньж чаддгийм байна. Өөрөөсөө илүү бусдыг бол чадахгүй. Яагаад гэвэл би өөрийгөө маш сайн мэддэг учраас өөрийгөө маш сайн ухаж, төнхөж, талтгамсарт юу онцгүй зүйл байна гэдгийг ингээд ухаж ойлгоод тэгээд энэ баг их зүүж байж яснаа олж харж танилаа л да. Энэ ямар миний амьдралд ямар их хохирол учруулж исэн. Надад болон миний сэтгэл зүйд ямар их хохирол учруулж исэн гэдгийг би олж харлаа л да. Одоо ингээд харж таньсандаа би маш их баярлаж талархаж явдаг. Би бясалгалд маш их өдөр бүр талархаж явдаг. Орой сайхан унтаад өглөө босохдоо маш их талархаж босдог болсон байна. Тэгээд одоо миний энэ ярьж байгаа энэ контентууд, энэ хичээлүүд маань сөрөг зүйлсүүд маань үүгээр ингээд энэ сэдвэр ингээд үрж байна. Тэгэхээр ингээ хамгийн сүүлийн сэдв маань одоо ингээд өөрөөсөө багаа зүг тайлж байгаагаар ингээд дүүргэж байгаа шүү гэж ойлгож болно. Дараагийн сэдв маань эерэг сэдвүүд байх болно. Гэхдээ яг юунаас гэдгийг өөрөөсөө асууж агаад өөртөө ярилцж агаад юу ярих вэ гэдгийг шийдэж ярих болно. Урьдчилж би төлөвлөгөө ярьдаггүй. За тэгээд надад бол өөрийнхөө үнэн төрхөөрөө байхад амар амгалан болсон байна. Би ямар өөрөөрөө маш их бахархдаг болсон байна. Бусдаа яаж их баг зүүж бусдын үгээр тэр айц төгшөөртөө яаж хүний нүд нь өөдөөс ингэж харж чаддаггүй байлаа шүү дээ. Дандаа нүд маань ингэж альчиж хулгайч юм шиг л байлаа яг үндэ яг өөрхийд. Гэхдээ би хулгайч биш л те. Ер нь ингэж далчхандаг хүний нүд рүү ингэж их харж чадахгүй. Ингэж дандаа л доошоо ингэж хүний нүд рүү ихсэлж харж чаддаггүй. Тийм байлаа. Тэгээд би одоо ингэж ярьж чадаж байгаа маань багаа зүгээд багаа тайлаад та бүхэнд нүцгэн үннээрээ үнийн шударгаараа би ийм хүн болж чадлаа гэдгээ би та нарт хэлээд байгаа юм шүү. Би өөрийгөө ингэж ялж чадлаа. Би багаа ингэж тайлж чадлаа гэд би та нарт энэ бүх хичээлүүд маань ингэж дүүрж байна. Тэгээ сөрөг зүйлс маань тийм амархан тавигддаггүй. Би маш сайн мэдэрсэн, ойлгосон, ухаарсан. Маш олон жил ингэж тэрнтэйгээ зурлаж явсны үр дүнд ингэж ойлгож мэдэрч ухаардаг юм байна лээ. Яг л миний хувьд. За тэгээд өнөөдрийн сэдэв маань ийм байлаа. Тэгээд та бүхэн маань багаа ер нь тайлж чадсан уу? Та нар ер нь өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Би ер нь юм далдааг байна уу? Далдгануур байна уу? Би хутлаад өрсгээд байна уу? Баг зүүж харилцаад байна уу? Би өөрийнхөө үнэн мөн чанараараа байж чадчихэв үү гэдгийг өөрөөсөө чинь үннээс асуугаарай. Тэгээ бас энэ сэтгэлээ комент хэсэгт бас бичвэл маш сайхан байх болно. За тэгээд өнөөдрийн та бүхэн энэ сайхан сэдвийг сонссонд баярлалаа.